хийсэн явдал билээ. Хожимоо бид Монгол бичгээ дахин сэргээж 2000 Монголын сайхан бичгтэн 2025 олон улсын уралдаан шилдэгүүдэд тодрууллаа. Уралдааныг үндэсний мэдээллийн Монцо агентлаг уламжлал болгон 29 дахь жилдээ зохион байгуулж байна. Эх орны өнцөг болон бүрт суугаа 8 настай балчраас 80 настай буурал хүртэл өрсөлддөг хамгийн олон оролцогчтой уралдаан гэдгээрээ онцлогтой. 2025 оны уралдааны шилдэгүүдийн шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс хөрж гардуулсан юм а. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол бичиг болон Монгол туурагтны эв нэгдлийн бэлэгдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол төрд ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний соёлын гайхамшигт өв гэдгийг тодтогсон юм а. Эзэн Чингис хаан Монгол бичгийг их Монгол улсын төрийн бичиг болгосноос хойш монголчууд бидний түүх соёл, дэлхийн улс орнуудтай харилцаж байсан бүх албан бичиг харилцаа, түүхийн олон их сурвалж жад Монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Тиймээс жил бүрийн эхэнд монголчууд бид үндэсний сайхан бичгтнүүдэд тодруулан алдаршуулдаг сайхан уламжлал тогтож их хэлээ эрхэмлэн дээдэгч хүн бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болсон байна. Өнөөдөр бол бидний бас баярын өдөр гэж би бас хэлхийг хүсэж байна. Монгол бичиг бол Монгол үндэсний хэл соёл, сэтгэлгээний өв санг, текст төдийгүй хүн төрөлхтний бичиг соёлын төвөнд монголчуудын оруулсан үнэтэй өв билээ. Монголын сайхан бичгтэн уралдаан нь энэхүү нандин өвийг түгээн дэлгэрүүлж үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилготой зохион байгуулагдж ирсэн. Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх зорилгын төлөө бидэнтэй хамт байгаа эрхэм зочид болон 2025 оны олон улсын уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Америкийн нэгдсэн улсаас энэ жил анхудаа Монгол урчигчнууд оролцсон их сонирхолтой байлаа. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улсаас Монгол улс суугаа онцгой өрөөр ихтэл чин сайд Ричард Бонгонго өөрөө орсон. За мөн тус элчин сайдын яамны 2 ажилтан манай гадаад иргэдийн ангилд бол оролцож яг хэдийгээр одоо мэрэгжлийн бус хүмүүс ч гэсэн өөр сонирхогчдын хэмжээнд одоо бүтээлээ ирүүлсэн нь бол энэ жилийн их онцлогтой байлаа. Монгол бичгийг ер нь их багаасаа үзүүлээ бүр их сайн. Тэгээ бүгд бол бичиг үсгэн үзэж эхлэхээс эхлээд одоо Монгол бичиг соёл одоо ялангуяа айл гэр албан байгууллага, сургууль, боловсролын байгууллагуудын хананд Монгол бичгээр маш сайхан бичсэн энэ одоо бичлэгүүд Монголын дуртай яруу найргууд Монгол мэрэгдийн хэлсэн сайхан цэцэн өгөө Чингис хааны сургаалаас эхлээд өнөөгийн одоо мэрэгдийн сургаал сеструудыг хаяагүй байгуулах хэрэгтэй. Хотын голом талбай чимэглэл сурталчилгааны зүйлүүдийг ч гэсэн Монгол бичгээр хийх ажлыг нэлээд өргөн үрээтэй болох шаардлагатай. Ингэвэл ер нь Монгол бичиг соёл улам л төгөх юм байна да. Анх 10 хүрх оролцогчтой эхэлж байсан уралдаан жил бүр өргөжин тэлж одоо дотоод гадаадаас 1000 гаруй бүтээл тогтмол хүлээн авдаг олон улсын уралдаан болоод байна. Энэ жил 8 ангиллаар говь сүмбэр Баян-Улгийн Өврангай аймгаас бусад бүх аймаг нийслэлийн дүүргүүд мөн Америкийн нэгдсэн улс бүгд найрамдагтад ард улсын өвөр Монголын өөр дөцс хорон Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсаас оролцогчид бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын тоогоор Хөвсгөл, Увс, Баян онгор аймаг тэргүүлсэн байна. Ер нь ингээ Монгол хүн болж төрснийхөө хувьд Монгол бичгээ одоо нөгөө бүрийн эзэмших ёстой гэж манай хүмүүс маань үздэг. Тэгээ ерөнхийдөө хамгийн дуртай хичээл нь бол үндэсний бичиг болсон. Тэгээд үндэсний бичгээрээ алдааг үзүү бичгийн тулд хүүхэд нэгдүгээр төлөвшдөг, хоёрдугаар сууд сурдаг. Тэгээд ер нь бол өв соёлоо тээх нь бол Монгол хүн болж үзсний баталгаа гэж үзэж байгаа. Тэгэж Монгол бичгээр бичгэд бол ингэж маш гоо бахархал төрдөг гэх юм уу? Одоо ингээ бичгэд маш гоо тийм гоё мэдрэмж төрүүлдэг. Одоо энийг ингээ харахад ч гэсэн надад айгүй гоё байна. Маш хичээл зүтгэл гаргасны эцэст ингэж их одоо тэргүүнээр эзэснээр бүр маш их баяртай байна. Энийг ингэж бүтээлээ гаргахын тулд бид нар маш их хичээсэн. Тэгээд 2 сар ингэж хичээж анх удаага ингэж оролцоо бүр тэргүүнээр эзэслэв тэр бүр үнэхээр их баяртай байна. За манай бүтээл нь болохоор Хүсгэл аймгийн ингээд нэг алдартай газруудаа ингээд ер нь бол
нөгөө нэг улсад ингээд тайлбарлахыг зорьсон тийм газар байдаг. Хөвсгөл аймгаар зочлох юм бол одоо ийм газрууд маань алдартай шүү гэхээр Хөвсгөл аймгаа ингээд алдаршуулсан тийм бүтээл байгаа. За жишээл энэ улаан уул сумын ингээд нөгөө нэг улаан тайг гэдэг нөгөө нэг ийм газар байгаа. Улаан уул сум гэдэг сумынхаа онцлогуудыг ингээд гаргаж өгсөн. Ингээд тэгээд хоёр талаас ингээд үзэх нь ингээд нөгөө нэг талдаа бичвэр цааталтаа ингээд сумынхаа онцлогийг гаргаж өгснөөрөө бүтээлүүдээс гоё онцлог болсон байна. Монгол бичиг гэдэг чинь өөрөө ингээд үндэсний соёл штэ. Тэгээл одоо тэрийг ингээд хөгжүүлээд ингээд бус заагаад явна гэдэг бол хамгийн гоё. Одоо би ингээд сурсан байхад би мэдгүй үндэ заах бол амар гоё санагддаг. Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны иргэн Завхай аймгийн Алдархан сумын одоо 103 настай Монгол улсын гавьяат багш Жигмэд Сүрэнгуй байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн 74 настай Данажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Ахмад настан Ням очирнаар оролцжээ. Харин хамгийн бяцхан оролцогчоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгийн аваргууд сургуулийн 1-ийн А ангийн сурагч Амина тодорсон байна. Надад аваа сурынгийн Амина гэдэг. Аанаас ирсэн. Мөрөнгөөс. За хэдгээр ингэж сурдаг? Нэгдүгээр аргалын удаа баригсан малчны гэж төрсөн би алтархай удаа үлгийн минь гэж боддог. Цэглэр манаас суулгасан. Асын бараа шийцээ сэлгэр сайхан нутгаа. Бичээл ингэж ягч нэг тэнгэрээс нэг хур бууж байгаа юм шиг сэтгэлд төрөөл. Нэг л гоё тайвширдгийн штэ. Тэгэхээр энэ бол гайхамшигтай соёл одоо бичгийн хөвөлдөө. Түүнээс гадна тавьж байгаа бүтээлүүд ирсэн бичгүүд нь бол их сайхан чанарж иж байна. Их сайхан болж байна. Өөрөөр хэлбэл их хөгжиж байна. Энэ бол их бахархалтай юм. Түүнд бол манай одоо өсвөр үеийнхэн сургуулийн хүүхдүүд залуучууд өргөн оролцохын хувьд бол намайг их баярлуулж байна шүү дээ. Монголын сайхан бичгтэн 2025 олон улсын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд Болорсофт компани ажилтан дата бэлтгэгч Бям Сүрэн, мэрэгжлийн багш нарын ангилалд Аранга аймгийн Эрдэнэлгэн сумын 4-р сургуулийн багш Цэрэн Дэжид, Монгол турагтны болон бусад гадаад улсын иргэд Монгол бичгтнүүдийн ангилалд өвөр Монголын өөртөө цэцхорны Хорчин нутгийн шар мөрний уран бичээч Алтан сан, уран бичлэгийн ангилалд нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн багш Оюун Эрдэнэ, сайхан бичгтэн ангиар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 Эрдэнэ сургуулийн багш Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн Б анги, бичвэрийн бус бүтээлийн ангилалд Сэлэнг аймгийн сайхан сумын 1-р сургуулийн багш Гэрлмаа, 1-ээс 7-р ангийн сурагчдаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэр Мөрөн сургуулийн 6-гийн ангийн сурагч Даваа Сүрэн, 8-аас 11-р ангийн сурагчдаас нийслэлийн Хаан уул дүүргийн 115-р сургуулийн 11-ийн ангийн сурагч Алмин Саран, 12-р ангийн сурагчдаас Ховд аймгийн Жаргалант сумын Цаст Алтай сургуулийн 12-ийн Г ангийн сурагч Намун Зуулнаар шалгарсан юм а. За мэдээж бүтээл төрх агшин гэж бол байдаг. За энэ одоо миний ойсон бүтээл маань одоо бүтэн жилийн туршид оёгдсон байгаа. За миний малгаан дээр бол одоо яг чанх урд нь эрдэм гэдэг үгийг тэгээд наран одоо баруун тойроод би монголоороо гоёдаг гэдэг үг. За цүнхэн дээр минь бас одоо аз гэдэг үг бас ингэ шивгдэж оёгдсон байгаа. Бүсэн дээр минь одоо босоо бичиг миний гоёл гэдэг ийм бичгүүдийг бас уялдуулж ханцуун дээрээ болгоод итүүхэн их гэдэг үгнүүдийг уламжилт гар урлал буюу зүү ороосон 3 дагнаасаар ингэж өнгө хослуулж уралсан байгаа. Өнгөт ертөнцид сайхан газар олон бий. Үлгийн нутгаас мөлөө сайхан газар өгөө гэсэн шат цаанаас өгөгдсөн байж байгаа. За энийг бол зохиомжлоод манай Монгол улсын дархлаа болсон манай Монгол улсын одоо омогшил Монгол улс бол одоо газар нутгаагаар үлээж оршин тогтнохгүй. Тийм учраас энэ үгээс бол бүтээлдээ газар гэдэг үгийг бол ингээд томноор бичээд за бос үгийг нь жижиг бичвэрээр ингэж бичиж оролцсон байгаа. Монгол бичиг би 2016 оноос үзэж эхэлсэн. Тэгээд 2017 оноос Ариун болд багш манай Улаан Баатараас ирээд манайд курс явуулсан. Тэгээд тэр хойш би Монгол уран бичлэгээ үзэж байна. Тэгээд зааж байна. Улаан үдэдээ. Бид нар ингээд Монгол хичгээ ингээд ямар ч юм ингээд дугуй ингэж нарны цацрагш ингэж цацарч яадаг, дэлхий ч гэсэн ингэж бөөрийнхөө ингэж цацарч яадаг учраас манай хамт олон болохоор яг энэ онцлогийг гаргахыг зорьсон байгаа. Тэгээд мөн ингээд Монгол хичгээрээ ингээд урилж хийсэн байгаа. Хэдийн хугацаанд ер нь шаардж бүтээлээ гаргавал ангиараа? Би тэгэхэд одоо 1 сар гаруй хугацаанд энэ бүтээлээ ингэж хийсэн. Анх оролцож ирсэн жил нь болохоор 6 дугаар ангиас ирсэн оролцсон. Тэгээд Тинээс хойш ер нь өсөг гээл анх агуулсан бүх зүйлээс ингээд хичээнгүүл суралцсан. Монгол бичиг сурахын чамд ийм сайхан зүйл нь юу байна? Өв соёлоо ингээд өөрөө ингээд тууших тийм одоо эрхэмлэлд идэх
Тэр нь хамгийн таалагддаг. Монголын сайхан бичигтэн 2025 уралдаанд нэрэмжит шагналуудыг олгож ирсэн. Жишээ нь Лувсан 10 сангийн нэрэмжит шагналтан, Ахмад дипломатч Лузааны нэрэмжит шагналтан, Ахмад дипломатч Намчны нэрэмжит шагналтан, Монгол улсын гавьяа журагчин анх намын нэрэмжит шагналтан, Монголын дууд төрсөн төрийн бүс байгууллагын үүсгэн байгуулагч Баясгалангийн нэрэмжит шагналтан, онц бөгөөд бүрийхэд элчин сайд Ган хуйгийн нэрэмжит шагналыг олгосон юм энэ үеэр. Монголын уран зургийн галерейд Монголын сайхан бичигтэн 2025 олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2026 оны 1-р сарын 18-нд дуустал нийтэд толилуулна.